Инээд л бэлгэлж байсан осор чамаа хүүг сүүлчийн замд нь үдцгээж байна. Бидний байгаа царай энэ. Тэд 14 жилийн өмнө хулгайд алдсан ээжийг хайртай ханыхаа зүрхийг хайж Монголд ирлээ. Үнчин хүүд одоо ч ноён олон байсаар байгаа бурангуй ёс нийгэмд амьдруулсанд уучлаарай. Миний ардын сэтгэл цагаан гэдэгчлэн өргөн түмэн олонний тус дэмээр 14 жилийн өмнө Эрлийн Эрдэнэтийн гэрт зөв бусаар амнасаа алдсан Филиппин улсын иргэн Трилатенза бүсгүйн гэр бүлийнхэн Монгол улсад ирлээ. Монголын ард түмэн эрвийхээр байгаагаа илүүчилж гутал зарлах нь гутлаа бариад ой чиддэг нь күртэг хувцс бариад онгоцны буудал дээр тасаж авлаа. Сэтгүүлч Бударагчаагийн бэлтгэсэн боолчлагч нэвтрүүлгээс жирийн иргэнд хуулаараа үйлчилж задарсанд нь өнгө мөнгөтөд нь хууль гуйл болсныг харж болохоор байна. Дарга сэтгэртэй мөнгөтэй л бол хуультай улсад яаж хуульгүй юм шиг аашилж болдгийг бид харж байна. Мөнгөтэй айлын хүү яаж цаагдгийг, хүнийг яаж дарлаж, дарамтлаж, зодож нүддгийг, айлын бяцхан үрсийн илбэрэлт ижийг, хүний сайхан ханыг үхлийн ирмэглөө түлхчихээр, хууль цагдаагийнхнаас яаж бултаж далайн эргийн тансаг хаусанд хүлээж иж хэвтдгийг бид бүгдээрээ хараад зогсцоож байна. $500 татамдаг байсан мөртөөрөө Синтоза арал дээр харагдаад та бүхний харж байгаа энэхүү байрыг нэг сарын $11,000 түрээсж амьдрдаг гэж боддоо. 2018 оноос 20 оны хүртэл энэ байранд амьдарч байсан гэдэг нотолсон хүмүүс надад зургийг явуулж байгаа шүү дээ. Эцсийн хүртэл эрэмдэглүүлж, биеэрээ дүүрэн шарх сорвтойгоор амьсгал хураасан ч шалтгаан тодорхойгүй гэсэн цаастайгаар зүрх бөөрөө тонуулж, бие цогцтой даавууж ихүүлээд илгээмж болдгийг бид үр зүрхээ эмтэлж үзлээ. Үр хүүхдээ хүнээс дор явуулахгүй юм шүү гэсэн ихийн сэтгэл. Ээж минь мөнгөтэй болоод ирнэ, гэр бүлээрээ сайхан амьдрнаа гэсэн бяцхан үрсийн мөрөөдөл 14 жилийн өмнө үгүйсэн. Тэд 14 жилийн өмнө хулгайд алдсан ээжийг хайртай ханыхаа зүрхийг хайж Монголд ирлээ. Монголын Батлан хамгаалахын сайд явсан Эрлийн Эрдэнэт түүний эхнэр өргөмжит консул Сэргэлэн нарын гэр бүл татвар төлөгчдийн мөнгийг яаж цөлмөж хулгайлсныг нээлттэй сонсголуудаар чихээ дэлдийтэл сонсцоосон. Одоо энэ гэр бүлийн үр хүүхдүүд хүний яснаас гажуудаж, бусдыг яаж эрэмдэглэн тамлаж, тарчлаан зовоож, хүний эд эрэхтэн зүрх бөөрийг хүртэл суглан хулгайлж байгааг нүдэ бүлтэртэл харцгааж байна. Юу тарин түүнийг хураадаг, хэрэг хуучирдаггүй. Трилатенза бүсгүйн гэр бүлийнхэн хэргийг дахин шалгуулах хүсэл гаргаснаар гин зэмтнүүдэд гисгэ шийтгэлийг нь үүрүүлэх боломжтой гэдгийг хуульчид хэлж байна. Үнэн ялна гэдэгт Монголын ард түмэн итгэж байна. Өргөн олон түмний нэмэр хандвар зөө бусаар амиа алдсан бүсгүйн ар гэрээг нисэх буудал тосох зуур олон зуун ээжүүд иргэд төв талбайд гэрэлцэл өргөцгөөж байна. Нийгэмд бусдад ямар ч гим хор хийгээгүйч хамгийн ихээр адлуулсан. Магадгүй олон хүний адын бодлыг тижээж цахим орчинд лайв хийж зугаацуулсан. Инээд л бэлгэлж байсан осор чамаа хүүг сүүлчийн замд нь үдцгээж байна. Бусдаас өөр байсныхаа төлөө, өөрөөрөө байсныхаа төлөө хичнээн задуур амсаж зовлон үр цуусныг тоолох аргагүй. Үгээр хүнийг алж болдог, амьлуулж болдог гэдэг. Цор ганцаараа амьдралаа авч явсан шорлог зардаг хүүг өдөөн хатгасаар, хөөргөж ашигласаар архи гэдэг хар ангал руу түлхсэн. Бидний байгаа царай энэ. Харж хөхөрч багтаваа хангаад хаа таарсан газраа нудрага үзүүлж, зодод занчиж, шоолж бүрлэхсээр байгаа нь муудаа дээрлэхүү Монгол зан. Хотод амьдрах нь надад үнэхээр хэцүү байна. Надад үнэхээр амьдрах юм батгаа алга. Түүгэж ингээ гутмар явсан хүн болсон. Гутмар явсан хүүхэд болсон манайх руу чулуу шилдэж. Харгуушнаас хаагруу чулуу шилдэж хаадаг төгшөж. Ганцаараач болгож бүтээхээр үндийж байхад нь өөлж гоочилсоор нэвчвч ивүүлсэн энэ нийгмийн зэлёс.
Хүнээ боддоггүй нийгэм, ядарснаа дэвсэлдэг нийгэм, бусдыг доромжилж өөрийн стрессээ тайлдаг нийгэм, төрүүлсэн үр хүүхдээ нохооноос дор хаядаг нийгэм. Өнг мөнгөний хоосон, хөөсөн хэнцэр нийгэм. Иргэнээ хайрладаггүй төртөө ийм нийгэмд амьдруулсан. Үнчин хүүд одоо ч ноён олон байсаар байгаа бурангуй ёс нийгэмд амьдруулсанд уучлаарай. Одоо эцсийн амьсгаагаа хураатлаа эргэл тайлдгүй эмнэлэгт ингээд амьсгаагаа тасалдлах ганцаар байсанд нь маш их зүрх хөвцөж. Тэр үед нь даанч мэдээгүй хэрвээ ингээд осорж ямаа ийм байдалтай болдоод тэр эмнэлэгт ингээд эргэлтгүй байж гэн гэсэн бол би гүйчиж сахих байсан. Даанч өнгөрсөн энэ биз маш харамсалтай байна. Тэгээд хөөхий хөг яагаад ингээд 31 наснда ийм байдалтай золгүй байдлаар чинь хороогоос явж байгаа. Яагаад ингээд 30 хэдэн жил ганцаараа ийм сонио амьдралаар амьдарч байгаа тийм ийм олон ээж ах トゥ нэрээс юм бол тэр хүмүүс яагаад энэ хүүхдийг энэ олон жил ганцаараа ингэ явуулсан юм бол гэдэг дээр маш их зүрх шимсэрч байна да. Яг одоогоор хэн их гомдож байна юу? Би юм нийгэмд. За тийм. Яагаад тэгвэл нийгэм нэг хүн шиг хүлээж авахгүй байна. Нэг хоёр тэгвэл хүн шиг хүлээж авахгүй гэсэн утга учир нь өөрийнхөө байхад байсан хүнийг ялгарлан гадуурхаж ийн гэдэг утгаараа би нийгмийг шинэ. Хин намайг үгээр доромжлно, хин намайг үйлдэлээр гутаана тэр бүхэн гэгэрх болтугай.